цацаг дарга битээс 2-7 хоногийн өмнө нийслэлийн аж ахуйн нэгжүүдийн дунд open procurement буюу тендер дээр яаж амжилттай болох вэ гэдэг сургалт семинарыг зохион байгуулсан. Бид нар бүгдээрээ анхаарах юм зөндөө байдаг юм билээ. Худалдаа авалтын одоо байгаа хуульд нийцүүлээд үндсэн 3 бодлогыг нийслэлээс барьж орж байгаа. За нэгдүгürt бол энэ жил зарлаж байгаа бүхий л төсөвтэй тендерүүдийг заавал урьдчилгаатай юу гэж. Комисс нь бүрдээ комисс өөрөө урьдчилгаатай байхгүй гэж шийдэж. Тэгэхээр урьдчилгаатай заавал юу бүгдийг. Энийг комисс бие даа шийддэг. Энэ жил бизнес эрхчлэлийг дэмжих жил болсон өрөөнд комисс заавал урьдчилгаатай байна. Аж ахуйн нэгжүүд тендерт орж тэнцчээд хууль заасны дагуу банкнаас юм уу эсвэл олон улсын хүлээн зөвшөөрсөн даатгалын компаниас баталгаа гаргаж өгөх хэрэгтэй. Буюу урьдчилгаа мөнгө авчаад та ажиллаа эхлүүлэхгүй байвал бид нар үл хамааран банк юм уу даатгалын газраас хохирлоо бардуулах. Энэ л олон улсын зарчим байдаг шүү дээ. Манай санхүүгийн зохицуулахаар бол даатгалын газрыг оруулж өгсөн юм билээ. Энийг хэлбэршүүлэх гэдэг. Тэгэхээр зөвхөн банкнаас гэвэл бас хүндрэлтэй байгаа. Бодлохоор бүгд урьдчилгаатай явъя. Яг тэгвэл даатгалын компаниас харьцангуй хялбар нөхцлөөр банкныг бодвол баталгаа гарч ирж байгаа. Тэгээ манай одоо бүтээн байгуулалтынхан бол урьдчилгаагаа аваад ажил эхлүүл сайн. Өмнө нь санхүүгийн талаас нь хараад аж ахуйн нэгжүүдгээ чангалдаг, зөвхөн чадамжтай мөнгөтэй компани орж ирдэг. Энэ бол зарчим буруу. Дэлхийн нийтээрээ бүх дэд үтцийн бүтээн байгуулалтуудыг заавал урьдчилгаа авч эхэлдэг. Яг бол маш олон тоног төхөөрөмж, бараа материал захиалдаг учраас баталгаатай банк нь юм уу баталгаа гаргаж байгаа зөв нэг 30% урьдчилгааг нь одоо өсө фитикийн зарчмаар байж 30 хүртэлх хувийг урьдчилгаа ингэж өгөх нээлттэй хуулийн дээр байсаж байгаа.